За манай Тосон цэнгэл сум маань 1963 онд одоо мод улс руу үйлдвэр баригдаж за баруун 5 аймгийг модон материалаар хангах юм зорилготой байгуулагдж ирсэн. За өдгөө хүртэл одоо энэ үүргээ бас тодорхой хэмжээгээр ханган ажиллаж байна. За одоогоор Тосон цэнгэл сумд 32 ой мэргэжлийн байгууллага за энэ шатсан ойн цэвэрлэгээ хийж баруун бүс нутагтаа модон материалыг одоо нийлүүлж байна. За ер нь цаашдаа энэ манай Тосон цэнгэл суманд энэ ойн чиглэлийн бодлого энийгээ түшиглэж энэ сумаар нутгийн хөгжил за цаашдаа баруун бүс нутагтаа ингэж модон материалаар хангах тал дээр одоо бодлого барьж ажиллавал бас их зүгээр гэж боддог. За одоохондоо бол бид нар шатсан ойн цэвэрлэгээ хийж ингэж бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлж байгаа. Цаашдаа энэ улсын тусгай хамгаалалттай газрын хууль, за ойн тухай хуулиуд нь маш тодорхой болвол энэ ойн мэргэжлийн байгууллагуудаа чадварчуулах за мөн манай сумын онцлогийг харгалзан үзэж одоо энэ дээр төр засаг маань шийдвэр гаргаж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нэмэн үрдэх шингэх энэ тал дээр бас тодорхой шийдлүүдийг авч өгвөл манай сумд энэ эдийн засаг маань тэлэх бүрэн боломжтой гэж би бас харж авдаг. За байгалийн нөөц ашиглалтын төлбөрийн тухай хууль сүүлийн жилүүдэд маш сайн хэрэгжиж байгаа. За энэ хэрэгжиж байгаа сумуудын нэг бол манай Тосон цэнгэл сум. Гэхдээ сая одоо төсвийн тодтолч гэдэг юм уу энэ зүйлүүд дээр одоо буцаа танагдах юм зүйлүүд ажиглагдаж байна. Тэгэхээр энэ төлбөрийн тухай хууль нь бол буцаагаад энэ орж байгаа орлого маань тэр баялгаа хамгаалах зүй зохистой ашиглах за энэ судалгаа шинжилгээ хийх ч гэдэг юм уу энэ тал руугаа одоо зарцуулагдах нь зүйтэй гэж үздэг. Ялангуяа энэ сун дундын ойн энэ ойн чиглэлийн бодлого барьж байгаа хүмүүсийн ажил үйлчилгээ энэ тал санхүүжилтөнд буцаагаад орвол энэ бодлого маань зөв болоод ингээд явах байх гэж ойлгож байгаа.